Бидэнтэй саяхан танилцсан Marvel-ийн шинэ эсрэг талын дүр Kang түүний хувийн амьдралд юу тохиолдов? Яагаад Kang Dynasty төсөл гэнэт цуцлагдав? Энэ удаагийн бичлэгээрээ бид та бүхэндээ энэ талаар хүрэхээр бэлтлээ. 2023 оны 3 дугаар сард Majors хуучин найз бүсгүй Grace Jabari-гийн биед халтсан хэрэгээр баривчлагджээ. Тэрээр найз бүсгүйнхээ биед халтаж танхаарсан, дарамтлсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гин буруутайд тооцогдсон юм. Шийдгүүлсний дараар тэрээр удахгүй болох олон төслөөс тэр дундаа MCU-тэй цаашид хамтран ажиллах зэрэг олон төслөөс хасагдсан. Тангарагтны шүүх түүнийг хуучин найз бүсгүйтэй халтаж дарамтлсан хэрэгт буруутай гэж үзснээс хойш анхны ярилцлагада Jonathan Majors шүүхийн шийдвэрийг сонсоод шоконд орж айж байгаагаа хэлсэн байна. 34 настай Majors 2023 оны 3 дугаар сард Нью-Йорк хотод тухайн үеийн найз бүсгүй Grace Jabari-тай түрээсийн джип машинд сууж байгаад маргалцсны дараа баривчлагдаж ялагдагчаар дадагдсан юм. Majors шүүх хурлын үеэр уйлж байсан ба хэргийн мөрдөн шалгалт шүүх хурал гих зүйлээс болоод охинтойгоо уулзаж чадаагүй талаараа мөн ярьсан байна. Тэрээр шүүх хурлын үеэр миний амьдралдаа хийсэн хамгийн том хоёр алдааны нэг нь би түүнтэй нийлсэн явдал буюу үерхсэн нь. Хоёр дахь нь тус маргалдааны үеэр би түүнийг машиндаа байлгах гэж хичээсэн хэмээн хэлжээ. Шүүгч Jonathan Majors-ыг шоронд хорих шаардлагагүй гэж үзэж харин гэр бүлийн хүчирхийллийн талаар 1 жил зөвлөгөө авч тус хугацаанд хохирогчоос буюу Grace Jabari-гаас хол байх мөн гэр бүлийн хүчирхийллийн хөтөлбөрт хамрагдах ял оноолоо. Нью-Йоркт гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр ял сонссны дараа жүжигчний ирээдүйтэй карьер нь огцом зогсон байдалд орсон юм. Би тэнд зогсож байгаад шүүхийн шийдвэрийг сонсож байсан. Би яаж ийм их нотлох баримт дээр тулгуурлан ингэх боломжтой гэж энэ яаж ийм байх боломжтой вэ гэж жүжигчин шийдэгдснээсээ хойш 1 сарын дараа ABS News Live-ийн Lindsay Davis-тэй хийсэн тухай ярилцлагатаа ярьжээ. Majors-ыг 1 удаа 3 дугаар зэргийн танхайн гэмт хэрэг, 2 дугаар зэргийн танхаарсан хэрэгт буруутай гэж үзсэн ч 2 хуваагдсан шийдвэрээр бусдын биед хаалцсан, хүндрүүлсэн дарамтлсан гэсэн хоёр зүйл ангийг хасаж цагаатгсан байна. Тэрээр Дэвист буюу ABS News-ийн сэтгүүлчид давж заалдах болно хэмээн хэлсэн байна. Шүүх хурлын үеэр түүнийг өмгөөлж мэдүүлэг өгөхөөс татгалцсан хүмүүст хандан одоо л дэргэд минь байж тухайн цагт юу болсныг хэлж намайг эмчлэх нэг хэсэг минь болооч хэмээн хэлсэн байна. Мөн Majors би үнэхээр ажиллагдсан. Намайг хайрладаг. Надад санаа завьдаг хүмүүс намайг хүрээлдэг. Гэхдээ энэ нь маш хэцүү байдал бөгөөд олон талаараа бодлонтой байна гэж Majors хэлсэн байна. Гэхдээ би зогссоор л байна. Буюу би бууж өгөхгүй гэдгээ хэлжээ. Шүүх хурлын мэдүүлгийн дагуу Jabari Majors-ийн утсан дээр өөр эмэгтэйн чат байгааг харсны дараа джип машинд хэрүүлэх хэлсэн байна. Jabari би чамайг үнссэн ч болоосай гэсэн мессеж гарч ирэхийг хараад утсыг нь шүүрэн авахыг оролцсон гэж мэдүүлжээ. Jabari шүүх хурал дээр Majors зүүн гартаа утсаа бариад нурууныхаа хойно барьчихсан. Баруун гараараа намайг өөртөө ойртуулахгүй татаж түлхэж бүр гарыг минь мушгиж байсан хэмээн мэдүүлжээ. Прокурорууд Jabari хурууга хуугалж, чихэн зүсэгдэж, хуруу нь хөхөрсөн, хавдсан зэрэг гэмтлийн зургийг үзүүлсэн. Харин Majors уг нотлох баримтуудыг эсэргүүцсэн бөгөөд би хуглаагүй, би түүнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй хэмээн мэдүүлжээ. Уг хэргийн голлох нотлох баримтууд нь эдгээрээс гадна тэр хоёрын гадаах камерт бичигдсэн бичлэг байсан бөгөөд тус бичлэгт Majors би түүнийг машиндаа суулгахыг л хичээж байсан. Би гэмтэл хэрхэн гарсныг мэдэхгүй байна. Би тамирчин хүн. Миний бие хэрхэн хөдөлж байгаа. Миний хүч ихтэж байна уу? Багдаж байна уу? Би бүгдийг нь мэднэ. Би гэмтэл гаргахаар үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байна хэмээн ярьжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа Marvel-ийн Kang-ийн дөрүүд буюу Kang Dynasty-г цуцалж Majors-ыг ирээдүйн бүтээлүүдээс нь хасав. Шийдвэрийг мэдээд Majors энэ мэдээ бол миний хувьд дэлхий зогссонтой адил. Мөн тэрээр та нар мэдэн дээ. Чи ямар нэг зүйлийн төлөө хичээж ажилласан ч гэсэн хин нэгний буруутай үйлдэлээс болж энэ бүхэн дуусах ямар гэдгийг гэж нэгэн ярилцлагатаа хэлсэн байна. Сэтгүүлч Majors-оос та дахин Hollywood-д ажиллана гэмээн бодож байна уу гэж асуухад энэ бол мэдээчийн зүйл. Би тэгээсэй гэж залбирч байна. Надад 2 дахь боломжийг олгоосой. Гэхдээ би үнийг Бурхны цаг хугацаа, ямар нэг зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай тэрний болов хэмээн бодож байна гэж. Шүүх хурлын үеэр прокурорууд Majors Jabari-д сэтгэл зүйн хүчирхийллийн манипуляцийн хэв маяг болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Marvel-истууд 12 дугаар сарын 18-нд Majors-ыг ажлаас нь халсан бөгөөд тэр өдөр тангарагтны шүүх түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хоёр хэрэгээр буруутай гэж үзжээ. Жүжигчин MCU-гийн дараагийн шатны супер баатрын үлгэрийн гол антагонист Kang-ийн дүрд тоглохоор байсан юм. Avengers: The Kang Dynasty Marvel's Multiverse сагагийн гол төсөл байсан юм. Харин уг төсөл цуцлагдаж Marvel шинэ төсөл буюу Doomsday төслийг эхлүүлж үзэгчдийн хайртай дүр Robert Downey Jr.-ыг эргүүлэн авчирч байгаа юм. Та бүхэндээ Kang-ийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. Kang бол 31-р зууны үеийн цаг хугацаагаар аялагч юм. Kang ирээдүйн дэвшилтэд зэвсэг, хайрмаа ашигладаг. Байлдан дагуулагч Kang-ийн ирээдүйн хувилбар Disney дээр гарч ирнэ. Kang-ийн анхны хайр Ravonna түүний төлөө өөрийгөө золиослсон. Kang-ийн зөвлөл гэж нэрлэгддэг өөрийн хувилбаруудын бүлгийг бүтээжээ. Kang бол Раматут гэгддэг фараон юм.
Канг ба түүний хувилбарууд тоо томшгүй олон асуудлыг бий болгодог. Канг Скарлетт Центурионы дүрээр өөрийн хоёрыг дуулгаа бүтээхийн тулд доктор Думээс санаа авсан. Канг анахронавтууд гэгддэг цагийн дайчдыг бүтээжээ. Кангийн нэг хувилбар эцэст нь үхшгүй мөнх гэгддэг цаг хугацааны эзэн болдог. Канг нэг удаа доктор Дум болон Анхелостой нийлж мөхлийг устгагч байлдан дагуулагч болсон. Канг апокалипсийн эхрүүдийг өсгөж мутантуудыг устгахыг оролдсон. Канг Кронос корпусын хувьд тулдаанд оролцохын тулд дөрүүдийг цаг хугацааны явцад ашигладаг байна. Эдгээрээс харахад Канг нь Марвелд ямар чухал дүр болох нь харагдж байна. Гэвч Кангийн төсөл энэ хүрээд зогсож байгаа нь тун харамсалтай юм. Энэ хүртэл сонсож бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Subscribe, like дарахаа мартаоцай.